Hi guys. Өнөөдрийн имжлэгээр зүгээр л нэг эсрэг нэг бичлэг хийх юм уу гэж бодлоо. Гэхдээ би өөрөө тоглогчдоос аваад нэг эсрэг нэг хийх юм уу гэж бодлоо. Тэгээд нэг эсрэг нэг дээр хамгийн түрүүнд миний сонго нэг эсрэг нэг тоглол. Би өөрөө кава яваа. Эсрэг талд нь LeBron хин ялах нь үзье. Ер нь бол LeBron ялж магадгүй. Тэгээ өмнө нь бол яг юугаар бол кава илүү. Үзүүл дээр би юм шиг хэцүү л байна. Өөрөөр LeBron James ялчгүй. Кава яварга авцаалахаар арай илүү оортой. Талтай. Энэ тамнел авсан байна. Энэ тамнел үү. Ямар хаахгүй. Гол хамаагүй дуутай ишлээ юм бол. Болохгүй шүү дээ. Дуугийлах. Саяны дээр тоглолт бол амар орлоо шүү дээ. Би дараагийн бичлэгнээс юм уу? Тэрний дараагийнхаас ер нь майкерээр эхлүүлнэ гэж бодож байгаа. Тэгээд майкерээр нэг юм жоох уйдгартай нь офлайн болохоор нэг 81-ийн тоглолтын тэгээд явуулж ирсэнээс би зүгээр ерөөхдөө өөрийгөө overall-ын болгочингуудаа overall-ын болгонгуудаа simulate хийгээд ер нь ганц хоёр тоглолтыг ер нь тоглоо явъя гэж бодож байгаа ер нь. Тэгэхгүй тоглосон майкерээр угаасаа мүд дуусахгүй. Ер нь бол хитэн жишлэг болох энэгээд ер нь нэг богинохыг плей-оффын тоглолт дээр энэ шиг бид тоглоо явчихна. Тэгэхээр бусд нь бол нэг хөлрөлийн тоглолтыг бол нэг тэгж тоглож видео хийхгүй бах майкерээр дээр бол. Майкерээр айгүй урт болно л доо. Тэгээ майкерээр жоохон нэлээд цаашаагаад 2-3 хөлрөл явуулъя гэж бодож байгаа болохоор бас тэгээд айгүй бүх хөлрөлийн их тоглолтуудад тоглоод байх юм бол бас мөдөө явахгүй бах. Хин симулятыг явах бах. Дээрс нь одоо үлрэл энэ үлрэлээс нэг баг сонгож байгаа ч юм уу нэг өөрөө драфтлж авдаг штеп. Тэг тэрүүгээр нэг тэгээ бичлэг хийгээд өөрөө баг хөгжүүлээ симулят хийгээд тэгээ нэг авраг авч ядах нь уу яах нь уу гэд тэгж нэг баг үрдүүлж үзэх гэж байгаа. Би нэг тэгж баг үрдүүлэхтэй ер нь айгүй муу да. Тоглолтын тэмцээн хөдөлж байгаа юм. Сэтэн кавай явцсан. Би ч хожигдож яваа юм шүү дээ. Харсан чи юм ярьж байгаад оноо гарахгүй гэсэн чи. Хожигдож идэг шүү. LeBron James LeBron ч хэцүү л юм л да. Сэний кросс амар явсан да. Ялч Кавай Леонард юм да. Сайн LeBron энэ нэрээ үзэлсэн баглаа. Дараагийнх дээр ингээ 3-3 гэхээс илүү 5-5 явбал илүү бас сонирхолтой юм шиг санагдав. Энэ бол зүгээр нэг дундуур нэг эсрэг нэг зүгээр те. Зүгээр нэг дундуур нь 3-3-ийнхаа орол зүгээр нэг рандом нэг эсрэг нэг бичлэг гэсэн. Тэгээд нөгөө бичлэг энэ уг нь энэ их удахгүй орчих واخ энэ бичлэг бол. Хэрвээ нэгэд NBA 2K-оор бичлэг дээр байна уу нэг бол имэйлээрээ бичлэг хийсэн дээр нь тэгээд та нар бас комент секцэд бичээрэй. Ингээд бичлэг үзсэн бол тэгээд лайк дараад комент секцэд ямар нэг сэтгэл үлдээж гараа. Тэрийг ер нь бол би бүх сэтгэлээ уншдаг хүмүүсийн явуулсан.
Тэгээ ерөн сүүлийн үед нэг бичлэг хийгээс залхуу үрээд завж арахгүй, хичээлж амарахгүй тэгээ залхуу үрээд болохоор одоо л зав гарч явах шиг байна. За тэр яг тоглолт маань энэ ирч гэсэн айгу гоё үзчих. Данк систем халтын хэмжээ болж байгаа. Яа. Оо мөнгө ирсэн. Оо оруулсан. Гэ миний бичлэг нээж байгаа нь GD гэсэн юм байгаа шүү дээ. Энэ л хоор нөгөө 20 мод тахгүй юу? Яа, энэ их ч амар кросс. Мод тахгүй тэгээд энэ мод ер нь бол quick game дээр яг ажилтдаг. Тэгээд quick game дээр айгу гоё юм харуулнаа тэгээд. Дараагийн бичлэгээс нэг ганц хоёр quick game gameplay явна гэж ер нь бодож байгаа. Яа, сая ч амар. Яа, сая зүгээр тогтчих байсан юм аа. Сая ямар муухай юм. Унаа хоёрын оронд тоглох байж. Сая хожиж байгаа. Кавай Леонард. Кавай идэг баазарч амар штэ. Арисан өдөр пилиг 7 дахь тоглолтод баазардаг штэ. Амар штэ. Юу, бариулчлаа шүү бас. Йоо, саяных бол амар.